Улсын хэмжээнд шатгууны нийлүүлэлт Оросын холбооны улсын нөхцөл байдалтай холбогдуулан эрс багассан. За үүнээс болж иргэд олон хоногоор шатгуунд дугаарлах. За мөн одоо засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу 50,000 төгрөгийн лимиттэйгээр дугаарын хязгаарлалтаар шатгуун олгосон гэх мэт ийм шийдвэрүүдийг өнгөрсөн 7 хоногт хэрэгжүүллээ. За түүнээс гадна Монгол Улсын засгийн газар Дорн говийн Алтан ширээ суманд баригдаж байгаа газрын тосны боловсруулах үйлдвэрийн ажлын явц байдалтай танилцж газар дээр нь зарим асуудлыг бас шийдвэрлсэн. За ер нь ингээд стратегийн ач холбогдол бүхий хамгийн одоо нэгдүгээрт үүсэж байгаа шатгууны энэ хомсдол за өнгөрсөн хугацаанд Монгол Улсын олон засгийн газруудын авч хэрэгжүүлсэн ажлууд ер нь ямар үр дүнтэй байсан юм. За Оросын холбооны улс, Украины дайн, Америк нэгдсэн улс, Ираны одоо энэ үйл ойлголцлуудтай холбоотой ер нь яг энэ одоо нөхцөл байдалд Монголд одоо үүсэж байна уу? Эсвэл өмнө нь Монгол Улсын засгийн газруудаас цаг хугацаанд нь асуудлыг бодитоогоор шийдэж чадаагүйгээс болоод өнөөдөр ийм үр нөлөө үүсэж байна уу гэдэг энэ мэдээллийг та бүхэнд өгөх гэж байгаа. Тэгэхээр бид одоо та бүхэнд Хуульч Батөрийн яриа тайлбарыг хүргэх гэж байна. Та өнгөрсөн 7 хоногт асуудлыг ер нь хэр дүгнэж харсан бэ? Би бол сая ярианда бас дурдлаа л да. Засгийн газрын гишүүд бол яг энэ дайны нөхцөл байдлаас болоод бид ийм байдалд хүрчлээ гэж яриад байгаа. За гэхдээ бид өнгөрсөн магадгүй 30-35 жилийн хугацаанд энэ стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүнийг хэрхэн яаж нөөцлөх байсан, хувийн аж ахуйн нэгж компаниудын монопол байгаа тогтолцоог яаж өөрчлөх байсан бэ гэд энэ олон асуудлууд үүсэж байгаа. Таны байр суурь ямар байна? Бензин шатхуун гэдэг бол одоо энэ нийгмийн одоо яг энэ нөхцөл байдалд бол ерөөс үнэхээр яг хүн болгоны өдөр тутмын байнгын хэрэглээ болцсон. За стратеги гэж хэлэхээсээ илүүтэйгээр баг өдөр тутмын амин чухал хэрэгцээ болцсон юм бүтээгдэхүүн болцсон байна. За одоогоос энэ бензин шатхууны хомсдолчин бол Эрдэнэ төлөвлөрийн захирлаар одоо ажиллаж байгаа Ёндог уул уурхайн сайд байхад буюу 2022-23 оны орчимд бас ингэж огцсон тасалдал үүсээд тэр үед бас маш хэмжээний очир буюу нийгмийн бухимдал үүсэж ирсэн. За түүнээс өмнө ч гэсэн ер нь бол одоо Орос Украины дайн дэгдсэн одоо үеэс эхлээд 4 жилийн өмнөөс ер нь бол энэ Оросын холбооны улсаас нийлүүлж байгаа Монгол улсын нефтийн 98%-ийг нийлүүлж байгаа энэ нөхцөл байдалд бол хизээ нэгэн цагт Монгол улсад бол одоо энэ Оросын нөхцөл байдал болон олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж ийм нөхцөл байдалтай бол одоо нүүр тулнаа гэдэг нь бол тодорхой байсан. За та бүхэн одоо үдсэн хүмүүс мартаагүй байж магадгүй 2022 оны тэр Ёндон сайдын үеийн бензиний тасалдал за Орос Украины дайн дэгдсэнтэй холбоотойгоор бас бид нар бас ярьж байсан. Ер нь бол Монгол улсад энэ стратегийн дээрээс нь нэг их усүрээс авдаг тэр нь Оросын холбооны улс өөрөө дайны байдалтай шилжчихсэн. Тэгээд Оросын холбооны улс Орос Украины дайнтай холбоотойгоор Оросын санхүүгийн системд барууны Америк тэргүүтэй барууны орнуудын одоо санкц буюу хориг арга хэмжээ. Дээрээс нь Оросыг өөрөөс нь валютын одоо системээс одоо SWIFT гэж ярьдаг тийм валютын системээс Оросыг дангаар нь салгасан үеэс эхэлж бол ер нь бол Орос энэ ийм байдал үүсгэх нь бол маш тодорхой байсан. Тэр үед бол бидний ярьж ирсэн хөндөж ирсэн асуудал бол ер нь Монгол улс бол энэ нэг их усүрээс авдаг. Тэгээ хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ болцсон. Тэгээ энэ хэрэгцээ нь бол хүмүүсийн нийгмийн асар их бохимдлыг дагуулдаг болцсон. Энэ онцгой бүтээгдэхүүнийг бол Монгол улс өөрөө нөөцлөдөг байх ёстой буюу улсын мэдлийн нөөцийн савуудыг бий болгох ёстой гэж тэр ярьж ирсэн. Харамсалтай нь бол тэрийг хийгээгүй. Гэхдээ бол биднийг тэгж ярихаас өмнө бас одоо ингээд зарим одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа зүйлийг анзаарахад бол 2016-17 оны үед нэр бүхий улс төрчид буюу улс төрийн хамаарал бүхий этгээдүүд бензиний нөөцийн сав барина гэж бас их хэмжээний мөнгө санхүүжилт аваад одоо хүртэл тэр нь ашиглалтанд ороогүй юм байна гэдэг бол нэг талтаа бол энэ үед бол тодорхой болсон. За одоо энэ засгийн газрын үед бол яг энэ нөөцийн бензиний шатхууны хомсдолтой уялдуулаад ер нь бол нөөцөө бэлтгэн нөөцийн сав бэлтгэн зөв юм байна гэд за өнгөрсөн 7 хоногт ерөнхий сайд учрал хэд хэдэн хувийн аж ахуйн нэгжүүдийн одоо нөөцийн сав бэлтэж байгаа үйл явцаар танилцж ийлээ. За учрлын хэлж байгаа мэдээллээс харахад бол 20 орчим тэрбум төгрөгийг эхний ээлжинд арилжааны банкудаас тэр компаниудад зээлээд тэр зээлийнх нь хүүг засгийн газар даах юм шиг байна. Тэгээд одоо бид нар ингээд нэг ийм хууль батлуулсан тэр хуулийнхаа хүрээнд ингээд
нөөцийн сав бариад иж болоод байгаа үедээ энэ гэсэн юм яриад ах шиг байна л. Тэгэхээр энэ бол энэ одоогийн энэ бензин шатхууны хомсдол чинь нэг талдаа Оросын холбооны улс Украины дайн тэгээ Оросын холбооны улсын дээр бензиний одоо их усруудыг Украины тал аялсантай холбоотойгоор хомсдол үүсэж байгаа юм. Үнэн үүсэж байгаа. Гэхдээ бид нар нөөцөө бэлдэх асуудал бол энээс өмнө эхлэх ёстой байсан. Нөөцөө бэлдэж байгаа нь энэгээд одоо тэргүй Монголын зах зээл дээр бензиний импортын 6-7 нэр бүхий аж ахуй нэгж үнэмлэхүй монопол тогтоогдсон байгаа. Энэ үед тэр монопол компаниудад дахин хөнгөлөлтөө зээл буюу татвар төлөгчдийн мөнгөөр тэдний бизнесийг дэмжсэн бодлого явуулж дахиж нөөцийн саваа бэлтэж байгаа бол миний хувьд бол буруу шийдвэр гэж бодож байгаа. За одоо бол энэ дэлхийн нөхцөл байдлын Орос Украины дайн дээрэс нь Ормозын хоолой буюу одоо Иран, Америкийн нэгдсэн улсын хоорондох зөрчилдөөнөөс болоод Монгол биш ер нь олон орнууд бол эдийн засгийн ийм хүнд байдалтай тулсан. Япон улс бол одоо 1 жилийн ханх ус хэмжээний нөөцтэй. Тэр нөөцөө бол одоо хэрэгжилж байгаа. Сингапур нөөцтэй. Сингапурын нөөцөө хэрэгжилж байгаа. Хятад улс нөөцтэй. Нөөцөө одоо хэрэгжилж байгаа. Дээрэс нь Энэтхэг улс нөөцөө хэрэгжилж байгаа. Австралиас мөн адилхан нөөцөө хэрэгжилж байгаа. Гэтэл тэр улсын миний саяны дурдсан улсуудын нефтийн нөөц бол улсын мэдлэлд хадгалагдаж үлддэг. Хадгалагдаж байдаг. Тэгэхээр Монгол улс энэ нөхцөл байдалтай холбогдуулаад нөөцөө бүрдүүлж байгаа нь инээгээд монопол компаниудын монополыг улам баталгаажуулсан энэ арга хэмжээг засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа нь бол аль хэр зөв юм бэ гэж би бодоод байна. Энэ бол бид эргэж харах ёстой асуудал шүү. Дахиад 300 тэрбум төгрөгийг арилжааны банкудаас зээлээрээ дахиад бид нар тэр 300 тэрбум төгрөгийн чинь хүүг татвар төлөгчдийн мөнгөөс өгнө шүү гэж засгийн газар хэлээд нь шүү дээ. Тэгэхээр энэ бол би буруу гэж бодож байна. Хэрвээ нөөцийн сав бүрдүүлж байгаа бол улс өөрөө мөнгө гаргаж улсын мэдлэлд тэр нөөцөө авах ёстой. Дээрээс нь бидний өнгөрсөн хугацаанд цаг хугацаанд хийж чадаагүйс алдсныг алдаа байгаа. Тэр нь бол Орос Украины дайн дэгдсэнтэй холбогдуулаад дээрээс миний саяны хэлсэн энэ дэлхийн зах зээлээс Оросын нефть бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх энэ одоо барууны орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбогдуулаад Оросын холбооны улс ихэнх бензинийг бол дандаа бүгд найрамд Хятад ард улсад нийлүүлсэн. Гэхдээ Хятад ард улс бол дэлхийн зах зээлийн үнээс бараг 50% буюу нэг баррелийн $30-40 өнгөрсөн хугацаанд асар их нөөцөө бүрдүүлж авсан. Бид хэрвээ тэр үед улсын хэмжээний нөөцийн савтай байсан бол тийм баг хүнээр Оросын холбооны улсаас нөөцөө бүрдүүлэх боломжтой байсан. Гэтэл одоо бид нар нөөцөө бүрдүүлж чадаагүй. Гэтэл одоо өнөөдрийн нөхцөл байдалд бол манай уул уурхай яам бол энэ импортлогч компаниудын гадаад харилцааны менежерийн ажлыг хийдэг болсон. Энэ компаниудын зарах бензинийг манай улсын сайд дарга зөвнөр Оросын холбооны улсад очиж өвдөг сөгдөн гуйж эдний зарах бензинийг авчирдаг. Эдгээр нь Монгол татвар төлөгчдийн буюу хэрэглэгчдэд нийлүүлэхдээ үн чинь нэмэгдсэн шүү. Дээрээс нь татваргүйгээр Монгол улсад оруулж ирж байгаа. Үндсэн үн нэмэгдсэн шүү. Зах зээлийн үнээр зарна шүү гэж хэлээд одоо наадмаасаас 250 төгрөгөөр нэмсэн. Одоо дахиад 200 төгрөгөөр нэмэх тухай асуудал ярьж байна. Бараг нэмсэн байгаа. Тийм үү? Өөрөөр хэлэх юм бол 6-7 нэр бүхий монопол компаниудыг дэмжсэн энэ монополыг бид нэр задлах ёстой. Монополыг задлахгүйгээр ерөөсөө ганцхан монголч биш Америкт одоо хүртэл монополын эсрэг үйл ажиллагаатай тэмцдэг. Монополыг задлах ёстой гэж таасаа ярьж штэ. Тэгээд засгийн газар бол ингээд нөгөө энэ шатхууны хомсдолтой холбоотой байнга мэдээлэл хийж ийн холбогдох сайд нар. Тэд нар ингээд юу гэж мэдээлж ийн гэхээр үгүй та нар монополоо ингээд задлаач ээ. Монополоо задлахгүй байгаагаас ч юм болоод ийм юм үүсчихэд шээ гэд асуухаар үгүй бид нар чи 200 компанид аж ахуй нэгжийн зөвшөөрөл олгоцсон байгаа шүү дээ. Энийг чи ямар монопол гэх юм бэ гэж тайлбарлаад байгаа байхгүй. Тэгээ саяны тэр нөөцийн савтай холбоотой нөгөө арилжааны банкны зээл байгаа шүү дээ. Энд чинь нийт бол нэг 300 тэрбум төгрөгийн зээлийг гаргаж иж 1-3 сар хүртэлх хугацааны одоо энэ нөөцийг хадгалах савтай болно гэж одоогийн байдлаар таамаглаж байгаа боловч 150 тэрбум төгрөгийг зөвхөн шунхлаа компанид өгчихсөн байгаа. За 10-аас 20 тэрбум төгрөгийг нь бол сая нөгөө нөөцийн сав бариад танилцуулаад байсан Сан Петролиум гэдэг компанид өгчихсөн байгаа. Тэгэхээр нөгөө таны яриад байгаа монополыг задлъя гэдээ ярихлаар яг энэ ирэх барьж байгаа засгийн газар тийм хариулт өгöd байгаа. Тэгээ монополыг задлахгүйгээр эрүүл өрсөлдөөнд зах зээлийн тухай хизээч ярих хэрэггүй, хизээс бодох хэрэггүй, тэндээс тэр монопол зах зээлээс хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн хэрэглэгчийг дэмжсэн шийдвэр гаргах тийм үн тогтоох ямар ч боломжгүй. 200 аж ахуй нэгж
холбогдох яамнаас тусгай зөвшөөрөл авсан гэхдээ хийж чадахгүй байгаа. Яагаад хийж чадахгүй нөх юм бол тэр хүмүүсийг яг энэ бусад одоо нэр бүхий 6-7 компанитай адилханаар эргэлтийн хөрөнгийн зээл, савны зээл, сав барихтай холбоотой ямар ч дэмжлэгийг үзүүлэхгүй. Яагаад гэх юм бол энэ 6-7 компани бол төртөө холилдсон, төртөө хамтарч бизнес хийдэг, төрийн албан тушаалтан, төрийн авилгач түшмэтийг тижээдэг 6-7 компани байгаа. Тийм учраас энийг задлахгүйгээр буюу энэ төвлөрлийг задлахгүйгээр бид нар Монголын хэрэглэгчдийг бензиний дарамтаас, шатхууны үүдэлтэй, эдийн засгийн дарамтаас, шатхуунаас үүдэлтэй инфляцаас хамгаалах ямар ч боломж байхгүй. Тийм учраас энийг бол задлах ёстой. Энийг задлагдаг ажлыг хэн хийдэг вэ гэхээр зэрэг уг нь бол шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хийх ёстой. Чи өмчлөлөө задал. Чи өмчлөлөө олон нийтийн болго. Чи өмчлөлөө нэг бол импортын бизнесийг өөр аж ахуй нэгжүүд хий. Жижиглэнгээ өөр аж ахуй нэгжүүд хий гэж ингэж төрийн зүгээс зохицуулт хийж энэ монополтой тэмцдэг байхгүй. Гэтэл чөлөөт өрсөлдөөний хамгийн бодит жишээ буюу арчлал, зах зээлийн эдийн засгийн дэлхийн загвар болсон Америкийн нэгдсэн улсад хүртэл энэ монополийн эсрэг үйл ажиллагааг одоо хүртэл явуулж байгаа. Та бүхэн санаж байгаа бол хэдхэн жилийн өмнө, хэдхэн сарын өмнө нэр бүхий одоо Microsoft компани тодорхой үйлдлийн системүүд энэ зах зээл дээр хит монополийг бий болгоод байна гэж тэдэнд торгуул тавьж байгаа. Тэрийгэ задлахыг шаардаж задлж байгаа. Шүүх хурлуулсан тийм үү? Тэгэхээр ингэж бид нар зах зээлийн голидлолоор нь явуулах нь зөв. Гэхдээ тэр зах зээл дотор чинь монополийн эсрэг төрийн зохицуулалт гэдэг юм бол заавал байх ёстой. Одоо бид нар ингээд эргээд харж яхад бол 6-7 компани бүрэн монополд автцсан энэ нөхцөл байдлыг бид өрсөлдөөн зах зээл рүү шийдвэрлэх ёстой. Энийн хамгийн түрүүний ажил магадгүй одоогоос хэдэн жилийн 10 гаруй жилийн өмнө баярын засгийн газрын үед Оросын холбооны улсын Роснефть буюу Монголын бүх аж ахуй нэгжүүдийн бараг 40-50%-ийн бензин шатхууныг нийлүүлж байгаа Оросын төрийн өмчт компани Монголын мянганы замын дагуу 100 шатхуун түгээх стан, жижиглэнгийн шатхуун түгээх станцыг бид байгуулъя гэсэн санал засгийн газар тавьж ирсэн. Тэр үед бол нийгэмд хэлэхдээ бол засгийн газар Оросын холбооны улс жижиглэнгийн зах зээл дээр хүртэл одоо монопол тогтоох гээд байна. Тэгэхээр бид энийг бариулахгүй гэж хэлж ирсэн. Гэтэл бол тэр үед хэрэглэгчид буюу нийгэм нөхцөлөж ирсэн засгийн газрын зөв байна. Оросуудаас бид нэр хит хараат болох гээд байна гэж бодож итэл энэний цаана юу байсан бэхээр зэрэг үндэсний нэртэй 6-7 компаниудыг улам монопол болгож буюу гадны зах зээлийн өрсөлдөөний хүрт Монгол улсад оруулж ирэхгүй байх гэсэн улс төрийн явуургүй бодлогыг тэр үед хэрэгжүүлж ирсэн байх гэж би одоо харж байгаа. Гэхдээ яг энэ дээр би нэг ингэж асуух гэдэг юм. Нөөцийн савыг, шатхууны нөөцийн савыг улсын өмч байя. Энэ бол дэлхийн одоо энэ том эдийн засгтай улсууд хэрэгжүүлж байна штэ гэд бид ингээд мэдээлээд идэг, яриад идэг. Гэтэл нөгөө л дахиад нөгөө ирэх баригчид юу гэж хэлдэг вэ гэхээр үгүй нөөцийн савыг бид улсын өмч байлгаж үтсэн штэ. Улгаан үргэлжлэдэг байхгүй юу гэд хэлээд байгаа байхгүй. Одоо ингээд амтны нэм сайд яриаг үзүүлээд төрийн эзэмшилт хийж болно. Үдсэн байна лээ. Улсын нөөц төрийн мөнгөөр хийж үдсэн юм лээ. Хулгайлаад идсэн байна лээ. Хулгайгаас айж нийтийн эршгийг хамгаалах бодлогыг хэрэгжүүлж чадахгүй байгаа бол Монгол улсад эрх зүйт буюу хариуцлагатай нийгмийг бүрдүүлэх гэсэн энэ ойлголт бол үнэхээр алсан отсон байна гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв үнэхээр төрийн буюу нийтийн өмчид дур зоргоороо халтсан, хулгайлсан хинч байсан түүнтэй хатуу хариуцлага тооцдог энэ хуульт ёсыг Монгол улсад тогтоож шудраг шүүхийг тогтоох ажлыг хийхгүйгээр бид нар энэ жишгээр буюу хулгай хийчихдэг юм чинь бид ийм юм хийж болохгүй гэдэг байдлаар асуудалд хандах юм бол бид айл гэр болж тоглоно гэдэг шиг улс орон болж тоглохын утга учир бол бүрэн алдагдана. Улс юм бол эрх зүй тогтолцоотой улс юм бол үндсэн хуультай улс юм бол шүүх засаглал хуулийн сахиулах байгууллага Монгол улсад байгаа юм бол хулгайчнараас айхгүйгээр нийтийн эрхийн төлөө асуудлыг шийддэг тийм эр зэрэгтэй улс төрийн хүч хэрэгтэй. Бидний бас нөгөө санаа бодлоо та бүхэнд хүргэж байгаа дараагийн сэдэв бол газрын төсний боловсруулах үйлдвэртэй холбоотой мэдээлэл. За 2015 онд газрын төс боловсруулах үйлдвэрийн зээлийг бүгд найрамдах энэдэг бас ерөнхий сайд Нарендра Моди Монгол улсад айлчлахтаа бол шийдэж өгсөн. Тухайн үед бол Монгол улсын ерөнхий сайдаар сайхан билег ажиллаж ирсэн.
За энэ зээлийг аваад газрын төс боловсруулах үйлдвэрийг барьчих юм бол Монгол улс Оросын холбооны улсаас хараат байгаа 95% шатхууныг өөрсдөө дотооддоо үйлдвэрлээд иргэдийнхээ хэрэгэлдэг энэ шатхууныг бол хамгийн хямдаар иргэдтэй хүргэж болох юм байна гэж энэ төсөл хэлж ирсэн. Одоо 10 орчим жил болж байгаа боловч энэ газрын төсний үйлдвэр ашиглалтанд ороогүй байна. За магадгүй нөгөө EPC 1 2 3 4 гэж 4 хувааж нөгөө олон нийтэд мэдээлээд байгаа боловч эдгээр ажлууд дотроо ер нь юу байсан бэ гэдгийг тэр бүр бас мэдээлээгүй мэдэхгүй байгаад байсан. За өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын ерөнхий сайд бас газрын төсний үйлдвэртэй очиж танилцах үеэрээ эдгээр мэдээлэл олон нийтэд бас тодорхой боллоо гэж би бол хувьдаа ойлгож байгаа. Тухайлх юм бол EPC 1 2 нь бол тухайн одоо нөгөө бүс нутагт тэр газрын төс боловсруулах үйлдвэрийг барьж байгаа одоо офисын ажилчид болон тухайн одоо ажиллаж байгаа энэтхэгийн ажилчдад зориулсан байр, офис гэх мэтчлэн ус тоог захилгааныг татах энэ ажлууд явсан бол EPC 3 4 нь бол яг нөгөө газрын төс боловсруулах үйлдвэрийн хамгийн хэрэгцээтэй буюу захилгаан станц болон нөгөө газрын тос бүтээгдэхүүн нэрх тэр үйлдвэрийг яриад байгаа юм лээ. Тэгээ энэ үйлдвэрүүдийн ажил одоо дөнгөж эхлэх буюу суурийн ажил явагдаж байгаа. Дээгүүр нь барих байгууламжуудыг холбооны бүгд найрамдах Герман улсаас захиалж хийлгэж байгаа гэдэг энэ мэдээлэл өгч байна. За энэ дунд мэдээж санхүүжилтийн хэмжээ бас нэг дахин буюу нэмэгцээ. За үүнийг улсын хурлаар өнгөрсөн хаврын чуулганаар шийдсэн байдаг. Тэгэхээр газрын төс боловсруулах үйлдвэр энэ олон жил баригдахгүй байгаа нь бас монголчуудын уур хүмүүлийг төрүүлж байна. Яагаад энэтхэгчүүд зээлийн шийдсэн байхад бид 10 жил болцоод байхад газрын төсний үйлдвэрийг барьж чадахгүй байгаа юм бэ гэдэг нэг ийм асуудал байгаад байна. Тэгээ Нарендра Моди сайхан бэлгийн засгийн газрын үед ирээд за Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол онгоцноос бууж явах үеэс нэг хэсүүлээд тэр үйл явцыг бол шууд дамжуулж тэгээ Монгол улс бол энтэг улсын хувьд бол 3 дахь оюун санааны хөрш шүү гэдгээ тэр үед бол Нарендра Моди Монгол улсын ард түмэн зарлж ирсэн. За миний санахад бол улсын хурлын чуулган ч гэсэн үг хэлсэн санагдаж байна. Тэгээ тэр явцдаа бол яг хуу Монгол улсад 1 тэрбум $1 нэг хөнгөлөлтөд зээл өгж байгаа. За энэ зээлийг та нар бол газрын төс боловсруулах үйлдвэр барьж ийн нэг улсаас хит хараат байгаа энэ нөхцөл байдлаас гараарай гэж хэлж өгсөн. За бид бол яг мэдээж 1 тэрбум $-ын зээлтэй болцсон санхүүжилтийн хүсрэг шийдсэн маш богино хугацаанд үйлдвэртэй болно гэж Монголын ард түмэн хүлээж ирсэн. Гэтэл Нарендра Моди Монгол улсад айлчлаад 11 жил за 2023-28 онд энэ газрын төсний боловсруулах үйлдвэр ашиглалтанд орно гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байгаа. За 28 онд ашиглалтанд орно гэж үзэх юм бол Нарендра Моди ирснээс хойш 13 жилийн дараа. За Нарендра Моди чинь тэр үед чинь бол энтхэгийн конгресст олонхын суудал авцсан намын дарга бөгөөд ерөнхий сайд болоод нэг жилийн хасын дотор Монголд ирсэн баг. Би үүнийг санаад байна. Тэгэхээр чинь бол тэрнээс хойш чинь энтхэг улсад 2 ч удаагийн парламентын сонгуул болцсон. Хоёуланд нь Нарендра Модигийн одоо засгийн газар нам улс төрийн хүчин ялт байгуулад одоо хүртэл ерөнхий сайдынхаа ажлыг хийж байгаа. Тэгэхээр бол одоо тэр хүний баг одоо 3 дахь удаагийн ерөнхий сайдын бүрээ ирэх үе 12 жил, 4 дахь удаагийнх нь ингээ 16 жил болоод тэр мэдээж улс төрийн амьдрал настай хугацаатай байдаг учраас за 16 жил ерөнхий сайд хийгээ буулаа гэж бодоход бол 2028 онд үргээ үүсгэж дуусах байх гэж бодож байна. Тэгээд нэг эхний бүрийн эрхийнхээ хугацаанд гадаад хийсэн айлчлалтаа Монголд ирээд тэгээ Монголд $1 тэрбум өгсөн чинь өөрийнх нь улс төрийн 4 цикл буюу 16 жил энтэг улсын ерөнхий сайдыг хийгээд улс төрийнхээ карьерийг дуусглаа гэж 28 онд дуусглаа гэж бодвол 16 жилийнх нь тэр хүний ерөнхий сайд дээр ажилласан 16 жилийнхэнд ойн дээр Монгол улс нэг шатхуун түгээх үйлдвэртэй боловсруулах үйлдвэртэй болж хоцрох юм шиг байна гэж бодож байна. Би одоо бодоход бол Нарендра Моди $1 тэрбум зээлэхтэй бол их өрнөн сэтгэлээр бодож зээлсэн байна гэж би бодож байна. Ягаад гэх юм бол одоо энэ Дорнов аймгийн Алтан ширээ суманд хийгдэж байгаа энэ газрын төсний боловсруулах үйлдвэр чинь жилдээ нэг 300 гаруй мянган баррелийг л үйлдвэрлэх нь шүү дээ. Би бол буруу санааг бол нэг сая орчим түүхий газрын тос нэрх бах. Тэрнээс нөө 400 орчим баррелийг л одоо зах зээлд нийлүүлэх, эцсийн бүтээгдэхүүн болгож нийлүүлэх ийм үйлдвэр. Гэтэл бол энтхэг улс 1997-оос 1999 оны хооронд буюу 2 жилийн дотор одоогийн Алтан ширээд баригдаж байгаа газрын төсний боловсруулах үйлдвэрээс 2 дахин хүчин чадалтай буюу 650 мянган баррелийг үйлдвэрлэдэг үйлдвэрийг бид нэр 2 жилийн дотор
97-оос 99 онд хийцсэн байхгүй. Тэгэхээр Нарендра Моди тэр өөрийнхөө бүтээн байгуулалтанд өөрийнхөө улсад хийсэн бүтээн байгуулалтыг тооцоолж энээс 2 дахин бага юм чинь. Дээрэс нь энэ улс чинь өөрөө дэлхийн одоо хамаг одоо түүхийн эд материалыг хамгийн хямдханаар үйлдвэрлэж байгаа, чанартай үйлдвэрлэж байгаа хятадын одоо шилийн үзүүн дээр сууж байгаа учраас маш богинохон тээвэр логистиктэй учраас энэ үйлдвэрийг бол монголчууд за бүр их удлаа гэхэд 2 жилийн дараа буюу 2017-18 он хэд үйлдвэртэй болоод эдгээр маань нэг 50% өөрсдөө хангаад ах шаталтай болчихно гэж бодож зээлсэн юм байна гэж би одоо ойлгох бодож байна. Тэрэн дээр ороод 2 жилийн дотор дуусгана гэдэгт бол за дуусчвал сайн. Баг монгол хүн болго энэ чинь баг одоо унтахтай зөвлөлт өглөөс эрэхтэй санаж байгаа баг. Ингээд дуусчвал сайн байна. Тэгээ дуусна гэхэд бол би яхан эргэлзэж байгаа. А дууссан үед бас биднэрт нэг зовлонтой байдал үүссэн. Дууссан үед бол бид нар энэ газрын ус боловсруулах үйлдвэрийг барьж эхлэхэд бол Монгол улс бол жилдээ нэг 7-800 мянган барилыг саяараа өрөхгүй барилыг гадагшаа түүхийгээс нь өөрөөсөө олборж гаргаж ирсэн. Одоо 300 эдхэн 200 эдхэн мянга болсон. Тэгээ 200 эдхэн мянган барил болсон байна шүү дээ. Гэтэл энэ үйлдвэрийн чинь хүчин чадлын нийт түүхий эдийн нөөц нь хамгийн багадаа сая 500 тий. Тэр энэ одоо үлдчихэж байгаа 80% хаанаас болох юм бэ? Тэгээд энэ чинь өндөр чанарын үйлдвэр болгоод өргөцсөн. Анхны тез бол уг нь бол өстой бидний хэлж одоо хараараа хэлж ярих юм бол дизель гаргадаг 92 гаргадаг хэмжээний тезүү байсан. Энийг завсралт нь өөрчлөөд өндөр технологийн үйлдвэр, химийн үйлдвэр болгоод өргөцсөн. Германчуудтай ярьж байгаад тэгээ одоо эдгээр германд одоо тоног хөрөмжөний нийлүүлж байгаа загч байгаа гэж яриад байна. Дэлхий одоо герман тоног төхөөрөмж загтдаг тэнэг улс дэлхийд Монголоос өөр байхгүй шүү. Бидний энүүхэн урталт байгаа миний хэлээд байгаа тэр хятад одоо бол бид мөнгөний төлж чадах юм бол сайн үйлдвэрт нь буюу хамгийн сүүлийн үеийн шинжилгээ технологи олж шингэсэн үйлдвэрт нь бид нэр зөв үйлдвэрээ олж захиалж чадах юм бол герман захиалснаас 2 дахин хэмжихнаар захиалж нийлүүлэх боломжтой ийм зах зээлийн нийгмийн харилцаанд бид нар сууж байгаа байхгүй юу. Гэтэл хамгийн өндөр технологитой, хамгийн өндөр өртөгтэй германд үйлдвэрийн төхөөрөмжийг захицсан гэж сууж байгаа бол би энэ бол ямар ч бизнесийн мэдлэггүй ерөөсөө энэ бол бизнесийн хариуцлага хүлээхгүй хүмүүс энэ үйлдвэрийг удирж ийн гэж би бол хардж байгаа. Гэхдээ айгуул бол германчууд манахаас захиалга авчаад хятад үйлдвэрлүүлээд тэн дээрээ германд үйлдвэрлэлээ гэсэн шашиг наагаад Монголд нийлүүлнэ шүү. Би бол ийм л ертөнцид амьдарч байгаа. Энийг бол хэн ч нууж чадахгүй, энийг хэн ч баг бизнесийн эдийг ямар ч герман мэднэ. Тэгэхээр би бол ийм л юмтай болчих гэж бодож байна. Тэгээ яг хөө үйлдвэр ашиглалтанд орвол сайн. Гэхдээ бидний байгаа байдал бол яг үнэндээ бол одоо 2028 онд ашиглалтанд орохгүй. Нэг л орсон ч энэ үйлдвэр доголдоо зогсох юм бол яг юунаас болж чуваа? Бид өнгөрсөн 11-2-3 жилийн хугацаанд ер нь энэ үйлдвэрт ямархуу хэмжээний хөрөнгө оруулалт хийцсэн бэ? Юу зарцуулсан бэ гэдэг асуудал Монголд шудраг ёс тогтсон нийгэм хизээ нэгэн цагт гарч ирэх ёстой. Тэр үед бол энэ үйлдвэрийг барьсан 1.7 юм уу 2 тэрбум долларын асуудал бол авилгалын томоохон гинж буюу одоо хизээ нэгэн шудраг ёс тогтсон газар бол маш олон нэр бүхий этгээдүүд авилгалын хэрэгээр шоронд явах энэ үд хаалга энэ үйлдвэрт байж магадгүй шүү. Бид бодох ёстой. Энийг шалгах ёстой. Хизээ нэгэн цагт үннийг илчлэх ёстой. Тэгэх юм бол шудраг нийгмийг Монгол тогтооё л гэж бодож байгаа бол мянгуучингийн үлгэр болсон хэдэн тэрбумаар нь залгидаг. Тэгээ монголчуудад хизээч ашиг өгдөггүй ийм бүтээн байгуулалтууд Монголын нийгмийг хорлосоор байх юм уу? Эсвэл энэ зүйл бид нар цэг тавьсан шинэ нийгмийг бүтээх юм уу гэдгээ бол эндээс баг салхих Ер хэрэгтэй. нь бол нөгөө Монгол улсын төр ирэх барьж байгаа одоо ялсан намынхан ялсан нам л ирэх барьж байгаа шүү дээ тий. Засгийн газраа бүрдүүлж байгаа. Тэгээ эдгээр нөгөө ямар ч юм тооцоо судалгаа нь үнэхээр болдгоо юм уу? Угаасаа л ажиллаж байгаа байдал нэг юм цагийн тулгаж хийгээд байгаа мó гэдэг нэг юм эргэлзээ залуучуудын дунд бол маш их бухимдалд агуулж байна. Тэгтэл өөр улс орнууд чинь асуудлыг 10 жилийн өмнө, 20 жилийн өмнө за дэлхийн нөхцөл байдал ийм болох нэ гэд нөөцөө 1 жилээр нөөцлөсөн байна, 2 жилээр нөөцлөсөн байна. Тэгтэл бид нэр өчигдөр л одоо гинт тайм болж байгаа юм шиг л өнөөдөр л Оросын албаны улс руу ч яваад, Хятад руу ч яваад, Солонгосоос ч бензин авчирээ гэдээ яриад байна л да. Тэгэхээр засгийн газрын тооцоо судалгаагүй байдал эсвэл сайд нарын эдийн засгийн мэдлэг мэдээлэлгүй байдал юм уу? Нэг юм удирдах байгаа арга барил нь яг энэ иргэндээ бас хүрч үйлчлэхгүй, хүрхгүй байна гэдэг ийм асуудал байгаа. Ер нь төрийн албаны энэ бюрократ буюу хүн сурталтай. Дээрээс нь бол төрийн алба төрлийн алба болоод хувирсан. Нутаг ус
ах トゥ хамаатан садан аав ээжээрээ эсвэл эхнэр нөхрөөрөө эсвэл одоо жалга довныхаа үзлээр нийлсэн нэгдсэн хүмүүсийн томилгоо, төрийн албаны томилгоо гэдэг зүйл бол Монголын нийгмийг хорлож байгаа хамгийн том одоо хорт хавдар болсон хүчин зүйл. Монгол улс өөрөө 21 аймаг 330-аас унтаа. За энэ улс энэ одоо өргөн дэлгэр уудам нутагт амьдарч байгаа газрын аавын хүү ээжийн охин бол шилдэгн сонгогдож шилдэгн шалгарч төрийн албыг хашдаг, улс төрийн ажлыг хийдэг, эсвэл хууль тогтоох ажлыг хийдэг байх ёстой юм аа. Гэтэл тэгэхгүйгээр нэг сургуулийнхан, нэг нутаг нугийнхан, нэг аймгийнхан, эсвэл нэг дарга цэргийн ах トゥ хамаатан садан найз нөхөд, эсвэл аав ээжээрээ дамжуулж улс төрд орсон этгээдүүдийн энэ бөөгнөрл бол Монголын нийгмийг хамгийн хохироож хордуулж байгаа зүйл. Бид бол энийг бол хамгийн эхэлж өөрчлөх ёстой. Хамгийн сайн чаддгуудыг авчиж хийлгдэг байх ёстой. Хамгийн мэдлэгтэй мэрэгжилтэйнүүдийг хийлгдэг байх ёстой. Хийж чадахгүй бол хариуцлага тооцдог энэ эрүү тогтолцоог бүрдүүлэх ёстой. Ингэж Монгол улс хөгжинөө. Тэгэхгүйгээр бол бид нар яг миний дээр хэлсэн нөхцөл байдал буюу тэр жижигхэн тойрог дотроос л боловсон хүчний соншилт сонгоод байх юм бол бид энэ одоо дэлхийн нийтийн энэ өсрөнгөө хөгжлийн үед бид алсран хоцорж үлдсээр л байх болно. Тийм учраас бид энийг өөрчлөх ёстой юм аа. Өөрчлөх ёстой. Өөрчлөхийн тулд бид нар бол ерөөсөө маш олон хууль тогтоомжууд буюу шаардлагатай бол үндсэн хуульд, дараа нь бол сонгуулийн хуульд, дараа нь бол төрийн албаны хуульд гэдэг бүх өөрчлөлтүүдийг хийж ээж энэ одоо төрийн албаны төрлийн алба болсон энэ зүйлд бол бид нэг салхи савир оруулна. Хэрвээ ингээд үннийг хэлдэг хүмүүсийг, хэрвээ өөрөөр бодож сэтгэдэг хүмүүсийг тойргийн гадна талд гаргадаг энэ тогтолцоо чинь үргэлжлэх юм бол Монгол улс 20-30 жилийн дараа, магадгүй 100 жилийн дараа айлын хаяа хат өвчнөд очсон байх вэ? Энэний одоо хор хохирлыг Монголын нийт ардтан хүлээдэг байж болохгүй. Монгол улс бол маш олон өвгдөөцийнхаа халуун бүлээн цусаар энэ тусгаар тогтнолоо бий болгосон улсаа. Тийм учраас бол тэднийхээ ядахтай амь насыг, тэднийхээ урсгасан цусыг ядахтай үргэж бодож энэ улсаа улс шиг улс болгох хэрэгтэй. Энэ улсаа бол хүний ч юм нүүр бардам байдаг ийм улсын иргэдийг энэ нийгэмд амьдруулахыг эрх баригчид бодох ёстой. Энэ бол арчилсан нам нь хамаагүй, ардын нам нь хамаагүй, хүн нам нь хамаагүй, номтын нам нь ч хамаагүй. Энэхээр нам болж тоглож байгаа юм бол, улс төр болж тоглож байгаа юм бол эх орноо бодоо. Эх орноо бодохгүй зөвхөн өөрийнхөө бизнесийг эсвэл өөрийнхөө албан тушаалыг эсвэл өөрийнхөө л хувийн бяцхан эрх ашигын төлөө хууль баталдаг улсын их хурл хууль тогтоогч нар байж болохгүй. Би энэ дээр ганцхан жишээ хэлье. Одоогоос хэдхэн хоногийн өмнө улсын их хурлын гишүүн Зол Жаргал энэ Дорногов аймгийн бүс нутагт ажиллаж байгаа юм байлээ. Оюун бүс нутагт. Тэгээд тэнд нэг боловсруулах коксын үйлдвэр барьсан нэг аж ахуйн нэгж байгаа юм байна. 2 жилийн өмнө ашиглалтанд орцсон. Одоо хүртэл боловсруулах үйлдвэрээ коксоо ялгаж чадахгүй, угааж чадахгүй. Яагаад гэсэн чинь уулуурхайн биржийн хуулийг батлахдаа Монголын газар шорооноос олборлсон нүүрсийг уулуурхайн биржээр дамжуулж худалдаж авах юм бол тэр нүүрс заавал Монголын хөлийг гарсны дараа буцаж угаах үйлдвэрт иржээж угаагддаг тийм хуулийг баталсан байна гэж Зол Жаргал хэлж илээ. Хэрвээ тийм хуулийг баталсан одоо тэр хууль чинь хуулиас чинь болоод аж ахуйн нэгжүүд одоо хүртэл үйл ажиллагаа явуулж чадахгүй буюу нүүрсээ бид нэр өртөг шингээж, нэмүү өртөг шингээж зарж чадахгүй, ашиг олж чадахгүй аж ахуйн нэгжүүдийг дотооддоо байлгаж байгаа бол энэ бол Монгол төрийн эмгэнэл шүү. Ийм хуулийг баталсан этгээдүүд бол Монголын эсэргүү бүлэг. Монголын эсрэг ажиллаж байгаа хууль тогтоогч нар байна. Энийг бид өрн цаашдаа зарлах ёстой юм байлээ. Энэ бол ганцхан жишээ. Би дахиад жишээ хэлж чадна. Тэгэхээр Монголын хууль тогтоох байгууллагаас гарч байгаа энэ хууль чинь яг Монголын эрх ашигыг хамгаалж гин үү? Эсвэл Монголын хуулийн тусламжтайгаар Монголын эрх ашигыг уландаа гიშгсэн үйл ажиллагаа явуулж гин гэдгийг бид тогтоох ёстой. Одоо улсын хурлаас бол хянан шалгах хороо гэж ажилдаг болсон. Нэг асуудал үүсгэхээр хянан шалгах хороог хянан шалгах одоо сонсгол зохион байгуулдаг. Төр хороо байгуулаа сонсгол зохион байгуулдаг. Хэрвээ улсын их хурл бусдын хийсэн үйл ажиллагааг шалгахын оронд эхний ээлжинд нэм тэргүүний намрын жуулганаар өөрийнхөө өнгөрсөн хугацаанд баталсан бүх хуулиудыг салбар болгоноор нь, төрөл болгоноор нь нийгмийн харилцаа бүрээр нь авч үзэж тусдаа
энэ улсын хурл өөрийнхөө батлсан хуулийг сонсголын төслөмжтойгоор юу нь болж байгаа, юу нь болохгүй байгаа гэдгийг сонсох, шалгах ажлыг одоо хийх болжээ. Тэгээд бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн одоо өдрүүдэд бас нийгэмд хэрэгтэй асуудал шийдэл хэрэгтэй байгаа зарим асуудлууд дээр бас ингээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд зарим зүйл дээр бас тайлбарлаад ингээд явнаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.